одоо ялгүй зүйлээс болоод маргалдах, зодтолдох, ганц нэг зохилцох, хувц сунраа уурж тасдах одоо нэмэнхүү зүйлүүд бас гарч болно шүү дээ. Угаасаа л гардаг. Манай хуучин хуулинд юу гэж байсан бэ гэхээр хөнгөн төрлийн иргэдээр хохирогч хомдлого өгвөл хэргийг хэрэгсэхгүй болгодог байсан. Одоо манай мөрдөж байгаа хуулинд 3 жил хүртэлх хорих ялтай хэргийн хувьд гэмбуруугаа хүлээгээд хохирлоо төлөвл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан байгаа байхгүй юу? Заавал чөлөөлнө гэсэн үг биш. Энэ заалт уул нь агуулгаараа бол хөнгөн нэмтрэг үйлцэн тохиолдол хохирогч хомдлого бол хэргийг хэрэгсэхгүй болгодог тэр заалтын бас нэгэн одоо хэлбэр юм шиг байна. Гэхдээ дордуулаад болно гэж заасан учраас шүүхийн практикт хохирогч нь хичнээн гомдлого гэж хэлсэн чинь шүүх түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй байгаа байхгүй юу? Гэтэл бид нэр гадны хуулийг, барууны хуулийг тийм ээ хуулж болно. Гэхдээ хэрэгцээтэй зүйлийн, ашигтай зүйлийн Монголын хөрсөн дээр байж болох тэр зүйлийг л хуулах хэрэгтэй л байхгүй юу? Ийм учраас жишээ нь энэ заалтыг бол одоо өөрсдгүйгээс маш их сөрөг үр дагавар гарч байна. Нэг жишээ авъя л да. Монгол улсад 200 гаруй мянган төрийн албаагчтай. Төрийн албаагч гэсэн хүн л үстэй. Аригтаар суудаг, магадгүй хогчийн буруутай үйл ажиллагаанаас болоод ч юм уу маргалдаг, цогтөг, алгадаг ийм зүйл гардаг л байхгүй. Түүнийг хөнгөн гэмтэл учруулсан ингээл заавал ял өгөхөр байж штэ. Гэтэл төрийн албаны хуулиндаа тэр нөхөр одоо ял идэх юм бол төрийн албанаас чөлөөлөхөр байгаа байхгүй. Гэтэл нэг зогсон айхтар гэмтэл учруулсангүй хоёр найз эвлэрлээ. Гэхдээ энэ асуудал ингээд шийдэж байгаа асуудлыг заавал түнд одоо ял өгөх ямар хэрэгтэй. Энэ зүйлийг би яриад байгаамаа.